Монконти брэнд улаан цагаан шандас шоколадтай чихрийг Монголд хүмүүний уламжлалт сар шинийн баярт зориулан үйлдвэрлэж худалдаанд гаргаж эхэллээ. Тэд иргэдийн дунд эх оронч худалдаа авалтыг нэмэгдүүлэх зорилготой. За сар шинийн баярын чихрийн худалдаа авалтад нэг их найд төгрөг эргэлздгээс 60% нь импортын чихэр худалдан авахд зарцуулагддаг байна. Монконти брендийн гаргасан цагаан улаан шандас чихэр нь цагаан эдийн амтыг шингээснээр онцлогтой юм а. Цагаан шандас чихэр нь тарганы амттай, улаан шандас чихэр нь Арс цэцгийн амттайгаар хийгджээ. Цагаан сарын одоо жишээлбэл бид нэг Монгол агуулгатай чихрнүүд гарч байгаа шүү дээ. Одоо манай өрсөлдөгч одоо гадны Оросын ч Польшийн ч компаниуд бол ерөнхийдөө улаан шандас ч юм уу цагаан шандас гэдэг чихэр гаргахгүй, дөрвөн хүчтэн гэж чихэр гаргахгүй. Одоо Монгол одоо агуулгатай чихрээ гаргаж байна. Мөн зарим бүтээгдэхүүнүүд дээр бол бид нэр дотоодынхаа түүхийдүүдийг шар сууны чихэр, шар суу болон цэцэргэн гэх мэтлэн түүхийдүүдийг бид нэр ашиглаж байгаа. Бид нар давуу талтай гэж харж байгаа. Монголчууд амттны хэрэглээгээр Орос улбооны улс Украины дараа ордог. Энэ салбарт томоохон зах зээлтэй улс боловч нийт хэрэглээнийхээ 60%-ийг бусад улсаас импортоор авдаг байна. Өөрөөр хэлбэл бид жил бүр 20 гаруй сая килограмм чихрийг импортоор авч 40 гаруй сая $40 гадагш нь уурсгаж байна. Гэвч эдгээр чихрүүд нь гарал үүслийн хувьд тодорхойгүй байдаг. Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн амт чанарын шаардлага хангасан чихрийг сонгон хэрэглэх зүйтэйг худалдан авагчид онцолж байна. Импортын чихэр гэхээр зэрэг бас чанартай тийм айтайхан шиг байдаг шүү дээ. Манай Монголын чихэр бол арай өөрөө. Монконтиг эргэлдэг шүү дээ. Шар сүүнийх гэдгээр нь л давуулвал гэж бодсон шүү дээ. Арай саагар багтай тий. Шар сүүний чихэр л их сайхан гоё санагддаг шүү дээ. Нөгөө эрүүл өөрсдийнхөө нөгөө Монголынхоо бэлчээрийн малын нөгөө шар сүү орсон болохоор тэг жоохон чихэрлэгдүүл байдаг. Гэтэ зүгээр гоё шүү дээ. Монголынхоо үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжихгүй л одоо манайх ер нь болохгүй шүү дээ. Хятадын юмнууд хордод боослаа шүү дээ хүнсэнд бол. Монконти чихрийн үйлдвэрнээ дотоодын чихрийн хэрэгцээний 30%-ийг хангах бүтэн чадалтай. Иймээс импортоор орж ирсэн чихрээс илүү дотоодын үйлдвэрээ дэмжин үйлчлүүлэх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм а.